шээс задгаарахад нөлөөлдөг зүйл бол өксөх замын ийм халдвар төвчнүүд буюу энэ гизний коли янз бүрийн коли гэдэг бас гизний саханцраас болоод бас шээс задгаардаг. Тэгэхээр ер нь бол бид нэр шээсний ерөнхий шинжилгээ хийхээс гадна давхар бас нянгийн шинжилгээ хийж явах хэрэгтэй. Тэгэхээр нянгийн шинжилгээ хийлгэснээр биднэрт шээсний нянгийн шинжилгээ хийлгэснээр энэ шээс бүр шээсний замд тийм нянгууд байна уу? Бөөрийг гэмтээгээд байгаа, давсгийг гэмтээгээд байгаа нянгууд байна уу? Хэрвээ байвал түүн тохирсон юм стандарт эмчилгээгээ бас хийж явах хэрэгтэй байдаг. Ер нь бол бас бэлгийн ариун цэврийг бүр бага насны охтуудаас эхлүүлээд зөв хэвшүүлэх ёстой л да. Ягаад охтууд гэж хэлж юм гэхээр эмэгтэй хүний шээсний сүв бол ерөөсөө нэг 4-5 см-ийн богинохон. Тэгээд өргөн нь бол өргөн байдаг. Эрэгтэй хүнийхээ харьцуулбал эрэгтэй хүнийх болохоор бэлэг эрэгтнийх нь дагуу, шодооных нь дагуу урт 20 см хүртэл урттай. Хөндлөн охтлын талбай диаметр нь болохоор бага байдаг. Тийм учраас эрэгтэй хүний хувьд бол цистит шээс задгаарах энэ нь бол хамаагүй бага байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд энэ өөрийнх нь биеийн онцлогоос хамаарат хүүсийн ялгаанаас болоод бол энэ шээс задгаарах их байдаг. Тэгэхээр бид нэр өксөх замын халдвар авахгүй тул бэлгийн ариун цэврийг сайн сахиж авах хэрэгтэй. Тэгэхээр өдөр болгон ер нь бэлэг эрэхтнээ угааж авах хэрэгтэй гэсэн. Ер нь бол бэлгийн уруулуудыг угааж авах хэрэгтэй. Шээсний сүвийн тэр амсрыг бол угааж авах хэрэгтэй. Тэгэхээр энэ угаахтаа бол бид нар энэ манай Тинторум компани Moscus Unisex гэдэг энэ зориулалтын юм гэл гэдгийг их өтгөн шингэн савн гэсэн. Тэгэхээр энэ шингэн савнг угаах тохиолдолд яадаг вэхээр бидний одоо биеийн бүх хэсэг дэх хүчил шүлтий бол өөр байгаа. Арсных нэг өөр, одоо амны хөндий гэхэд нэг өөр, бэлгийн орчных нэг өөр байгаа. Тэгэхээр энэ орчин болгонд нь тохирсон зориулалтын бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй бол бид нар тухайлбал одоо гараа угаадаг католик савнгаар юм уу, гар угаадаг шингэн савнгаар бэлгийн орчныг угаачдаг ерөнхийдөө. Энэ тохиолдолд тэр орчных нь өөрийнх нь ашигтай нянгууд бол устдагддаг ийм бас аюултай байдаг. Өөрөөр хэлбэл хүний бие гэдэг чинь өөрөө бактерийн том системээс бүрдэж байгаа шүү дээ. Бид 100 тэрбум буюу 100 их 80 эсвэдэг гэж үздэг. Хүний биеийг одоо бүрдүүлэхэд 100 их 80 эсвэдэг. Тэгэхээр энэ эсээс 7-оос 10 дахин их хүний биед бактери байдаг. Өөрөөр хэлбэл 700 их 80 эс хүний биед бактери байдаг гэж үздэг. Ер нь бол сүүлийн үед бол ерөөсөө хүний биеийн ихэнх хэсэг нь бол бактери байдаг гэж үздэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бэлгийн орчинд өөрт нь байдаг тийм бактериуд байдаг. Тэр бактериуд нь болохоор энэ харийн биет буюу одоо энэ өвчин үүсгэгч мөөгөнцөр одоо тэр нян вирус байна. Нян одоо бактериуд эдгээрийг устгадаг ийм манай талын бактериуд байдаг. Тэгэхээр харийн тэр бактеритай тэмцдэг тэр бактери маань хэрвээ хүчил шилтийнхэн тэнцвэр нь алдагдчих юм бол өөрөө устцдаг байгаа, багасчдаг байгаа. Тэгэхээр бид нар зориултын энэ бэлгийн шингэн савнгаар бол угааж занших хэрэгтэй. Энийг бол охтуудтай бүр бага насны дөнгөж төрсөн охтуудаас хэрэгэл. Ягаад бага насны охтуудад хэрэглэхээр 2-оос 3 нас хүртэлх насны одоо төрсөн одоо няраагаас ахуулаад 2-оос 3 нас хүртэлх эмэгтэй хүүхдүүдийн хувьд тэр шээсний сүв нь их сул хөгжсөн байдаг. Ер нь 3-аас дээш наснд бол бас энэ нь харьцангуй хөгжлөн гүйцэтгэдэг байгаа. Тийм учраас бага насны охтуудад ийм өксөх замын халдвар авах эрсдэл маш өндөр байдаг. Тэгэхээр тэр хүүхдүүдэд бид нэр зүгээр нэг гарын угаадаг юм уу, биеийг угаадаг тэр савнгаар угаагаад байх юм бол тэр бэлгийн орчных нь тэнцвэр алдагддаг. Тийм учраас бид нар ерөөсөө охтуудыг төрсөн цагаас нь эхлүүлээд энэ Moscus Unisex гэдэг энэ зориултын шингэн савнгаар угаагаад байх юм бол охин үрээ тийм ээ бэлгийн ариун цэврийг нь сахиулаад хэвшүүлсэн тохиолдолд цаашаа үр удам эрүүл байхын боломж бүрднэ гэсэн үг. За нөгөөдөө хөр гэвэл энэ ариун цэврийн чигшүүлэгч яг энэ интимний орчин буюу бэлгийн орчинд зориулагдсан ийм гэл байдаг. За энэ гэрлээ юу байна вэ? Тест нь байна уу? За энэ гээлийг хаана бүрэх вэ гэхээр эмэгтэй хүн болгон. За энд бол ганцхан эмэгтэй хүн, эрэгтэй хүн ч гэсэндээ
өөрийнхөө бэлэг эрхтний орчинд бол түрхэж байх хэрэгтэй. Баярлалаа. За энэ болохоор өөрөө ямар нэг үнэр байхгүй, өнгө байхгүй ийм гээлэн юу байгаа. За энэ гээлээс ердөө ийм багахан хэмжээтэй. Хэмжээний хувьд бол ерөөсөө нэг ийм тусал хэмжээтэй ийм туслыг аваад тэгээд бэлгийн орчиндоо одоо гадаад урал бэлгийн уралдаад түрхээд шээсний сүв орчиндоо ингээд түрхэж явах хэрэгтэй. Бид нар өдөр болгон нүүрэндээ юу түрхдэг үстэй. Өдөрт нь өдрийн тос, шөнөд нь шөнийн тос түрхээд байдаг үстэй. Тэгвэл бид нар бэлгийн орчинд яг өөрт нь тохирсон ийм гээлийг түрхэж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ гээл нь ямар үүрэгтэй байдгүй гэхээр нөгөө бэлгийн орчны pH буюу хүчил шүлтийн тэнцвэрийг нэгдүгээрт хангаж өгнө. Хоёрдугаарт нь энэ зүйн аж ахуйн бүтээгдэхүүн дотроос энэ гэлэн дотор зүгийн жилий буюу байгалийн антибиотик орсон байдаг. Тэгэхээр энэ жилий маань өөрөө мөөгөнцөр маш сайн устгадаг. Мөөгөнцрийг үржих тэр орчныг нь устгаж өгдөг. Тийм учраас одоо эмэгтэйчүүд ялангуяа мөөгөнцөрчдөг штэ. Одоо ингээл ханиа том их болцсон байна. Ханиа том хөрөнгөт манайхан яадгүй антибиотик уучдаг. Антибиотик уугаад хэдэн хоногийн дараагаас эхлээл ийм үнэртэй одоо тийм саслаг зүйл доошоо гараад өөрөөр хэлбэл өтрөөний орчинд ашигтай бактериуд нь цөөрөөл тэгээд ийм юу мөөгөнцөрчдөд эхэлдэг штэ. Тэгэхээр бид нар энэ заавал ханиа томооч гэхгүй ерөөсөө л бид нар орой болгон өглөө болгон шүдэ угаадаг шгэ нүүрэндээ тос дүргдэг шгэ энэ бэлгийн ариун цэврийн зориултын гээлийг хэрвээ ерөөсөө саяных шиг юм жижигхэн нэгэн туслыг аваад хэрэглээд сурчих юм бол та өөрийнхөө одоо интимний орчны эрүүл ахыг бол хангаад байж чадна л гэсэн. Охтуудтай хэрэглүүл сурах хэрэгтэй. Энийг бас давхар бас бид нар нөхөрчхөн насныхан ирэмгүй бүгд хэрэгэлдэг. Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд бол ялангуяа өтрээ хуурайшна гэдэг нэг аюултай зүйл байгаа. Тэгэхээр өтрээ хуурайшлтаас сэргийлээд бэлгийн орчныг дээд зэрэгээр чийшүүлж өгдөг. Ийм юу байгаа. Гээл байгаа. Тэгэхээр энэ гэлийг бид нар хэрэглэхэд яадаг вөхөр жишээ нь хүн дээр бийцэхэд хэдэн сая одоо нянгууд гидсэнд байсан үхсэн эсүүд, эдүүд, бактериуд гадагшилж байгаа. Бид нар хүн дээр бийцсэний дараа тэр гидсэнд байсан шимэгч тэгээд өөр одоо юунууд байдаг тийм гидсний савханцрууд байна. Эдгээр маань бол бидний өтрөөлөө орчдог. Эмэгтэйчүүдийн цаашлаад шээсний сүв рүү ороод өксөх замаар бөөрөнд ороод тэгээд бөөрөнд очиод тэр твшинцэрт үржээд тэгээд бөөрийн эсүүдийг гимтээгээд ингээд өрөвсүүлээд байж идэг. Тэгэхээр бид нар тэр халдвар оруулахгүй тулд энэ гээлийг бол хэрэгжилж хэвших хэрэгтэй юм байна. Ер нь бол энэ хоёр одоо шингэн савн гээл энэ хоёр бол ерөөсөө таны бэлгийн орчны ариун цэврийг сахихад найдвартай юм тусламж болох ийм хоёр бүтээгдэхүүн манай Тинторм компани бүтээгдэхүүн байдаг. За сайн байна уу? Би эхот үзүүлсэн чинь бөөрийн чулуутай гээд энэ нь юунаас үүсдэг юм болоо ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ гэж. За бадам сүрэн гэдэг манай хэрэглэгч асуусан байна. За тэгэхээр бөөрийн чулуу гэхээр юу ойлгох вэ гэхээр бидний шээсний хүчил шээсэн дотор бол кератинин, шээсний хүчил, кальци, кали, натрий, хлор гэд ийм олон юунууд эрдсүүд байж идэг. За тэр эрдсүүд нь энэ бөөрийн ихэнхдээ тэр аягнцар, дэвшинцэр дотор бол хуримтлагдаад хоорондоо нэгдээд ийм талстууд үүсгэждэг. За тэгээд цаашлаад эдгээр маань томорсоор байгаа чулуу үүсчдэг юм байна. Тэгэхээр юунаас чулуу үүсэж юм гэхээр ерөөсөө таны шээсэн дэх одоо давснаас үүсэж юм гэсэн үг байхгүй юу? Эрдэс бодисоос үүсэж юм гэсэн үг. Одоо хлор, натрий, хлор, кальци гэдэг эдгээрээс үүсэж юм гэсэн үг. Тэгэхээр ямар хүнд энэ нь үүсээд ямар хүнд нь үүсдэг юм бэ гэхээр бас л бөөрийн үйл ажиллагаатай холбоотойгоос гадна амьдралын хэв маяг их хамаардаг. Амьдралд одоо хүн өдөрт ер нь 2 литр шингэн ууж явах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол биеийн жингийнхаа 1 кг тутамд бид нар 30-аас 40 мл ус ууна гэд. Жишээ нь 70 кг жинтэй хүн гэхэд өдөртөө 2.1-ээс 2.8 литр хүртэлх ус ууж явах хэрэгтэй.
Тэгэхээр энэ усаа ууж байгаа тохиолдолд бидний бие дээр эрдэс илүүдл эрсүүд бид хэрэгцээгүй болсон бодисын солилцооны үр дүнд үүссэн тэр завсрын бүтээгдэхүүнүүд бол шээсээр гадагшилчдаг. Гэтэл шингэн уудаггүй хүмүүс эдгээр нь болохоор яадгүй гэхээр нөгөө эрсүүд нь хааны газараа хуримтлагдана. Ганцхан бөөрөнд ч биш, ер нь чулуу бол давсганд үүсдэг, шээсний дамжуулах цоргонд үүсдэг, за цөсөнд үүсдэг гэд ер нь бол хөндийтэй юм хэсэгт бол давс чулуу үүсэт байгаа. Тэгэхээр бөөрийн чулуунд бид нэр чулууга хайлуулахаас урдаад тэр нэмж томорхоос нь тэр талтууд нь хоорондоо нэгдээд одоо томорхоос нь сэргийлэхийн тулд бид нэр ерөөсө шингэнийг их сайн авч явах хэрэгтэй. Нөгөөтэйгүр гэвэл биедэх илүүдэл давсуудаа хөөж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ биедэх илүүдэл давсыг хөөхөд манай Тендорм компанид маш сайн бүтээгдэхүүнүүд байдаг. За тухайлх юм бол энэ хинази гэдэг дотроо 11 төрлийн эмийн ургамлуудтай. Одоо ер нь сүүлийн үед штэ бөөрийн эмчилгээнд химийн одоо гаралтай энэ эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ илүүтэйгээр ургамлын гаралтай байгалийн гаралтай энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийг эмчнэр илүү их зөвлөдөг болсон. Одоо манай Монсынхан гэхтэл цитрон гээл те янз бүрийн тийм эмийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэн гаргаад байгаа нь их сайшаалтай. Ягаад тэгэхээр бөөрөнд хэрвээ эмийн одоо бэлтгэл тийм ээ хэрэглэх тусмаа бөөрийг өөрийг нь гимтээдэг, бөөрөнд чулууг өөрөө үүсгэх эрсдлийг нэмэгдүүлж яадаг. Тийм учраас бид нар бөөрийг эмчлэхдээ аль болохоор ургамлын гаралтай, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг одоо дэмждэг болчихсон байгаа. Тэгэхээр энэ хинаси маань өөрөө 11 эмийн ургамалтай. Энэ эмийн ургамлууд нь болохоор ансны навч, долоогон, бамбай үндэс гэд тийм ээ алтан цэгцүүхээ нохон хушуу гэд бидний мэддэг Монголд ургадаг шээс хөөх үйлчилгээтэй, хаван бууруулах үйлчилгээтэй, бид хилүүдэл давсыг хөөх үйлчилгээтэй эмийн ургамлууд маань орсон байгаа. Хамт хэлбэрээрээс өтгөрүүлсэн хамт хэлбэрээр орсон байдаг. Тэгэхээр хинасыг уухад бол ганцхан таны бөөрөнд байгаа тэр чулууг одоо хайлуулахаас гадна цуснд дагуулгадж байгаа судасны хананд их хэмжээгээр хуримтлагдаад байгаа тэрхүү давсуудыг бол биеэс зайлуулж одоо шээсээр гадагшлуулж өгдөг. Тэгэхээр энэ маань бөөр шээсний зам, зүрх судасны системд хүртэл эргээр нөлөөлдөг. Ер нь бол зүрх судасны асуудалтай хүн бөөрийн асуудал үүсгэж байдаг, бөөр шээсний замын асуудалтай хүн зүрх судасны асуудал үүсгэж байдаг. Эргэн тогтолцоонууд маань хоорондоо бас хамааралтай, уялдаатай байгаа. За апиэлит гээд манай дээр бас энэ үрэл байгаа. Тэгэхээр энэ апиэлит үрэл маань бас энэ хиназитай адилхан ерөнхийдөө үрлэн хэлбэрээрээ энэ нь болохоор сиропын хэлбэрээрээ байгаа. Үйлчлэгээний хувьд бол хинази илүү цэвэрлэгээ бол илүү түргэн хугацаанд явагддаг, илүү хүчтэй. Апиэлит болохоор зөөлөн үйлчлэгээтэй ийм бөөрийг цэвэрлдэг, бөөрийн өрөвслийг дарж өгдөг, цөсний өрөвслийг бас давхар дарна. Тэгээд бөөрийн чулуу үүссэн байвал тэр чулууг тэр бүр кальцчаад хатуурхаас нь хамгаална. Дээр нь тэр чулуунуудыг яг байгаа орчинд нь ингэж задлж буталж өгдөг. За манай энэ апиэлит гэж цай байгаа штэ. Энэ цай бол энэ апиэлит үрэл энэ хиназитай адилхан үйлчлэгээтэй. Ер нь бол гэхдээ үйлчлэг нь бол илүү зөөлхөн үйлчлэгээтэй. Ягаад тэгэхээр энэ дотор ногоон цай орсон байдаг учраас тэр эмийн үйлчлэгийг зөөлж өгдөг. Тэгэхээр бид нар одоо жишээлбэл халуун дулааны улиралд бол апиэлит цайг бид нэр хүүтнээс нь жуугаад байж болно. Яг одоо ингээд өвлийн улирал хүүтэнд бол апиэлит цайг бид нэр аль болохоор халуунаар нь уул илүү халуун чанарын үйлчлэгээ илүү өгөх юм бол өөрөөр хэлбэл хоол идснээс хойш 1 цагийн дараа апиэлит цайгаа уугаад хөвшчих юм бол таны биед чулуу үүсэхгүй. Цөсөнд давсганд бөөрөн чулуу үүсэхгүй. Нөгөөдөөгөө таны бид байгаа илүүдэл давсуудыг тэр бөөрөнд ачаал өгöd байгаа давсуудыг бол гадагшлуулж өгдөг ийм байгаа шүү. Тэгэхээр энэ бадам сөрөнд хэлэхэд энэ бөөрнийхэн чулууг бүр авах хагалгаагаар дурангийн хагалгаар юм авахар хэмжээнд томорсон бол хагалгаандаа ороод дахиад чулуу үүсгэх гээд байдаг. Тийм учраас дахиад чулуу үүсгээс сэргийлж болно. Чулуугүй хүмүүс бол чулуу үүсгээс сэргийлэх зорилгоор саяны бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. За
За энэ Гантуягийн асуултанд би түрүү хариулсан. Төрсний дараа шээс зад гарах гэсэн. За ерөнхийдөө шээс зад гарахад түрүүний хэлсэн шингэн савн гэлээ хэрэглээрэй. За мөнх зүйл төвшин төгс сайн байна уу? Бөөрийн дутагдалд орно гэхээр яадаг юм бэ гэж юм. За ер нь товчтой хэлэхэд бөөрийн архаг өрөвсөл маань хүндэрсэн шатанда бөөрийн дутагдалд орчдөг. Өөрөөр хэлбэл бөөр маань би түрүү хэлсэн маш их судаллаг эргэтэн гэсэнтэй ерөөсөө хүний бусад хэсгүүдэд байхгүй тийм их олон их судас хүний бөөр нь байдаг. Нарийн бүдүүнээсээ нарийсаар агаад бүр хялгсан судас болоод ингээ явцдаг. Тэгэхээр хамгийн жижигхэн тэр хэсэгт түүтгэнцэрт байгаа одоо тэр судас маань тэр бүр нүдэнд харагдахгүй жижигэрсэн тэр хэсэгтээ жижигхэн юм нүхнүүдтэй байдгийг. Тэр нүхээр нь бидний бөөрөнд цус ирлээ, тэр цусыг шүүгээд цуснд байгаа хортой бодис болон цусны тэр шингэн хэсэг буюу одоо сивэн гэдэг өнгөгүй хэсгийг бол тэр шүүлтүүрээр нь жижигхэн шүүлтүүрүүд дээр нь бол ингэж гадагшлаад тэр нь болохоор шээс болоод ингээд биес гадагшилдаг байгаа. Тэгэхээр шээс бол өөрөө цайвар шаргал өнгөтэй байдаг штэ. Цус шиг тийм улаан өнгөтэй байдаггүй. Тэгэхээр бөөрийн дутагдaltaй хүний хувьд бол тэр нөгөө шүүдэг тэр хэсэгдэх судас маань тэр нүхэн одоо өөрөөр хэлбэл тэр жижигхэн нүхнүүд байдаг гэсэн. Тэр нүхнүүд нь томорчдаг. Тэгэхээр томорхоор тэр завсраар нь цусны улаан бөөмөд гадагшилдаг. Тэгэхээр энэ бөөрийн дутагдaltaй хүмүүстээр шээс нэм цусан судалтай гардаг. За мөн цусан дотор байгаа уургууд бас гадагшилдаг. Тэгэхээр бөөрийн дутагдaltaй хүмүүс бол яаж мэдэж болдгоо гэхээр нэгдүгээр цусны ерөнхий шинжилгээ болон шээсний ерөнхий шинжилгээгээр үзэхэд уургийн алдагдaltaй байх мөн өрөвслийн процесс анзаарэгддэг. Нөгөөдөөгөр эхогоор үзэхэд бөөрийн хэмжээ бол жижигэрсэн байдаг. Ягаад тэгэхээр тэр хялгсан судасны хэсэг дээр тэжээл очихгүйгаас болоод өвчлөлт явагдаад нөгөө түүтгэнцэрүүд маань одоо сая 500 байх хэвээр маань бүр 100 хүртэл багасчдаг. Тэгэхээр тэр хэсэг тэжээл очихгүй байгаа учраас нэг өсөндөө хатан гаршил явагдаад өвчж байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр бөөрийн дутагдал гэдэг маань юунаас үүддэг вэхээр ерөөсөө бөөрийн үрвслийг эмчлэхгүй тоохгүй явснаас болоод ингээд ерөнхийдөө бүр хүн чатанда очиж байгаа. За тэгэхээр ийм бөөрийн дутагдалд орсон тохиолдолд ерөнхийдөө яг стандарт эмчилгээг л хийхийг зөвлөж байгаа. Диализийн аппаратанд ордог. Өөрөөр хэлбэл тэр бөөрийн цус шөөх үүргийг аппаратаар хийдэг ийм байгаа. За ер нь бол манайхаас ямар бүтээгдэхүүн хэрэглэх үү гэхээр гол тэр өвчин үүсгдэг шалтгаанаа л багасгах хэрэгтэй, нэмэглэх хэрэгтэй. Тэгэхээс шууд бөөрийн дутагдлыг эрүүл болгоно ангаана гэж бол ярихгүй. Хамгийн гол нь тэр явцын улам ихсгээд хурцгаад байгаа хүчин зүйлүүд болсон. Тэр зүйлүүдийг л басах хэрэгтэй. Тэгэхээр бөөрийн дутагдалд оруулдаг тэр шалтгаан нь юу байдг вэ гэхээр нэгдүгээр цусны даралт ихтэх өвчин байгаа. Тэгэхээр даралт ихтэхээр судасны хан агчдаг учраас тэр нөгөө арай гэж цус очиж байгаа хялгсан судсууд маань агччих юм бол тэгээд тэр хэсэгт ерөөсөө цус очихгүй болохоор тэгээд бид нар одоо жишээ нь хуруугаа ингээд боогоод явчих юм бол эн чинь ингээд хөхөрчдөг штэ. Тэгээ хэрвээ удах юм бол тэр хэсэг маань өхөн тэрнтэй л адилхан процесс явагдаж байна гэсэн. Тэгэхээр даралт ихтэй хүмүүст бол бас энэ бөөрийн дутагдалд орох эрсдэл өндөр учраас даралтаа тогтмол хэмжүүлээд хэрвээ танд цусны даралт өндөр гэж эмч оншилсан бол имэйл тогтмол авах хэрэгтэй. За нөгөөдөөгөр гэвэл чихрийн шижин өвчин байна. Тэгэхээр чихрийн шижин өвчний үед цус маань өөрөө өтгөрдөг учраас хялгсан судсан тус очихгүй. Тэгэхээр энэ бөөрийн дутагдалд ордог. За таргалалт байна. Тэгэхээр таргалтын үед судасны ханан дотор өөхөн давхарг үүсээд энэ холестеролын түвшин ихснээс болоод мөн л адилхан тэжээлийн дутагдалд ордог юм байгаад байгаа. За мөн нөгөө одоо шүд хорхоодох хоолой ангиндах гэл халдвараар үүсгдэг энэ нянгуудаас болоод бас бөөрийн дутагдлыг үүсгэх юм эрсдэл. Гэхдээ энэ нь мэдээж хүчин зүйл нь бага л да. Нөгөө хэдийгээ бодох юм бол. За тэгэхээр эдгээр дутагдалд орсон хүн байх юм бол юу хэрэглэх вэ гэхээр суцаа цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр манайхаас одоо суц цэвэрлдэг бүтээгдэхүүнүүдээ хэрэглэх хэрэгтэй. Цусан хангамжийг нэмэгдүүлэхийн тулд
хүчил төрөгчийг нэмэгдүүлэхэд бол тэжээлийн ийм бүтээгдэхүүнүүд хэрэгжилж авах хэрэгтэй. Тэгэхээр энэ Тенторин плюс гэдэг үрэл байна. За энэ Тенторин плюс маань баялаг найрлагатай учраас цусны найрлагыг сайжруулдаг. Тэгээд мөн энэ юу байна? Хилебина байна. Тэгэхээр энэ хилебина, Тенторин плюс, аписпера гэдэг энэ үрлүүдэд идэх хэрэгтэй. Нөгөөдөгөр манай дээр юм уургууд байдаг. Уургууд. За энэ хоёр төрлийн уург байгаа. Тэгэхээр энэ эдгээр уургууд нь болохоор түрүүн би хэлсэн тийм ээ. Түүтгэнцэр дэх хялгсан судасны тэр нүхнүүдээр нь бидний уург алдагддаг. Одоо юуны бүрний дутагдaltaй хүмүүсийн уург алдагддаг. Цусны улаан бөмбөд нь гадагшлаад байгаа. Тийм учраас тэр алдагдаад байгаа зүйлүүдийг нөхөж өгж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ уург байна. За энэ уургуудыг ялангуяа энэ спорт уург бол өөрөө 50% нь одоо уургийн найрлагатай явж байгаа шүү дээ. Тэгэхээр уургаар баялаг учраас таны биед байгаа тэр уургийн дутагдлыг бол нөхөх юм боломжтой байгаамаа. За энэ асуултыг бас цэцгэгч маань тавьсан байсан, бас тодорхой хариултыг авчирсан байхаа гэж бодож байна. За цэрэн надимтын даш цэвэг гэдэг хүн хай сахарын өвчтөй хүн бөөрийн өрөвсөлдөө ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ? Зүгийн аж ахуйн бүтээгдэхүүн гэхээр сахарын агуулмжтай гэсэн үг үү гэж байна. За энэ гоё асуулт байна. Тэгэхээр ер нь бол сахарын өвчтөй хүмүүсийн хувьд бол хамгийн түрүүнд өртдөг эрхтэн маань өөрөө бөөр байгаа. Нөгөө бөөрөндөх судас их бай учраас тэр судасаар цус гүөх гэхээр одоо сахартай хүмүүс гэдэг чинь цусан дахь глюкозын хэмжээ их учраас цус бол их ийм өтгөн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр өтгөн юм чинь тэр нарийнхан судасаар очиж чадахгүй болдог учраас ерөнхийдөө хоёр төгчөөр бол энэ сахарын чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд бол бөөрийн үйл ажиллагаа доройтдог юм байгаа. Тэгэхээр бид нэр сахартай хүмүүс ямар бүтээгдэхүүнийг санал болгодог вэ гэхээр нэгдүгээрт энэ апиток гэдэг бал байдаг юм. За апиток бал маань ямар үүрэгтэй гэхээр энэ өөрөө дааврын амьд даавар. Тэгэхээр зүгийн сүүнцэр агуулгдсан байдаг даавар учраас чихрийн шижинтэй хүмүүсийн инсулин гэдэг даавар нь угаасаа бага болцсон байдаг. Тэгэхээр тэр инсулинийг нь өдөөж өгнө гэсэн. Тэгэхээр цус өтгөрлөлийг багасгаж өгнө л гэсэн байна шүү дээ. За нөгөөдөөр манай энэ жилитэй бүтээгдэхүүнүүд байна. APV байна, продукт номер 3 байна. Эднэрийг ууж хахад бол цусан дахь сахарын хэмжээ өөрөө багасч яадаг. Энэ жилий бол өөрөө ургамлын одоо давирхаанаас гаргасан учраас глюкоз бол байхгүй. Тийм учраас айхын байхгүй хэрглэж болно чихрийн шижинтэй хүмүүс. Балыг сахартай хүмүүс хэрэглэхээс айдаг. Яагаад тэгэхээр худалдаанд байгаа балнууд ялангуяа дэлгүүрт байгаа хямдхан балууд байна шүү дээ. Тэр балнууд бол 100% бал байдаггүй. Сиропууд байдаг. Өөрөөр хэлбэл 40% бал тэгээд 60% дандаа сахарын уусмалууд явж идэг. Тэгэхээр сахарын уусмал ихтэй бал хэрэглэсэн тохиолдолд мэдээж цусан дахь сахарын түвшин өснө. Тэгэхээр энэ бол чихрийн шижинтэй хүнд явж хэрэглэж болохгүй зүйл. Харин 100% зүгийн бал 100% зүгийн бал бол одоо юуны судалгаагаар аваад үзэхэд одоо парадокс гэж ярьдаг юм да. Өсөх байх гэж бодсон юм буурдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл зүгийн бал яг 100% бал хэрэглэж байгаа тохиолдолд цусан дахь сахар бол нэмэгддэггүй. Одоо Оросд гэхэд жишээ нь зүгээр чихрийн шижинтэй хүмүүс бол яг цэвэр одоо бэлчээрээс нь авсан зүгийн балаа бол ингээд бүр халбгаар идчихэдэг шүү дээ. Тэгэхээр эн чинь юу харагдаж байна гэхээр зүгийн бал бол өөрөө тэр юуныхаа хувьд индексийнхаа хувьд бол цусан дахь сахарын хэмжээг ихсэгдэггүй ийм нэг бас юу байдаг онцлог байдаг. Тийм учраас сахарын шижинтэй хүмүүс яг цэвэр балаа олж эзэн тохиолдолд юу яахгүй цусан дахь сахарын хэмжээ ихсэхгүй гэсэн үг. За болор цэцэг ган төмөр ээжиг маань шээсний нянгийн шинжилгээ өггээд өгсөн чинь нянтай гарсан тэрэнд хэрэглэх юм байна уу гэж байна. За тэгэхээр бид нар бөөрийн өрөвсөлтэй хүмүүс манайхан тэгэл шээсний шинжилгээ өгөөлгүйгээд байдаг л да. Тэгэхээр шээсний шинжилгээ бол бас яг бөөрийн өвчлөлийн шалтгааныг тодруулахад бас учир дутагдaltaй байгаад байгаа. Нянгийн шинжилгээ заавал хийлгэн. Энэ сайн байна. Нянгийн шинжилгээ гэдэг маань бактериологийн шинжилгээ. Тэгэхээр шээс аваад ариун савнд аваад тэр шээсийг шээсэн дотор нянгууд
үржүүлээ те нэн үржиж гэнэ үү гэдгийг тодорхойлуулаад тодорхой хугацаагаар дэшээсээ хадгалаад тодорхой юм орчинд температурт байлгахаар тэнд нэн үржээ тэр ямар нэн үржсэн бэ гэдгээс нь хамаарат тэр нянгийн хэмжээг бас хэдий хэмжээний талбайд хичнээн нэм байна хэдэн сая нэм байна гэдгийг гаргаж ирдэг юм байна. Тэгэхээр нянгийн шинжилгээ хийгээд тэр нянг устгах үйлчилгээтэй антибиотикийг бол эмчнэр санал болгодог. Тэгэхээр тэр антибиотик ууж хэрэглэх хэрэгтэй. Энэ бол маш сайн эмчилгээ болдог. За нөгөөдөөр зүгийн аж ахуйн бүтээгдэхүүнээс нянтай ийм гарсан тохиолдол. Энэ юм бол хаанаас орж ирэх вэхээр ерөөсөө л нөгөө гидснээс орж ирж байгаа. Гидсний саханцрууд л ороод ирж байгаа байхгүй ихэнхдээ. Тэгэхээр бид нар гидсээ цэвэрлэх хэрэгтэй байдаг. Ер нь эмэгтэйчүүдийн ингээд өрөвсөлд өвчин, умаа хүзүүний улаалт, шарах гээл, өндгөвчний өрөвсөл гээл, эсвэл бөөрийн өрөвсөл, давсагны өрөвсөл гээд яваад байгаа хүмүүс бол гидсээ цэвэрлэн гэдэг юмыг ерөөсөө мэддэггүй. Ягаад тэгэхээр гидс өөрөө нямтай байх тохиолдолд гидсэн дэх савханцар их байх тохиолдолд эдгээр маань өвтрээлөө ороод одоо эмэгтэйчүүдийн нөхөржихийн эргэтэн тогтолцоог өвчлүүлээд байж байдаг. Бөөр шээсний замыг өвчлүүлээд байж байдаг. Тэгэхээр бид нэр энэ тохиолдолд нямтай тохиолдолд бол хамгийн түрүүнд юу хэрэгэлдэг вэ гэхээр ходоод гидсний хөтөлбөрийг хэрэглэх ёстой. Тэгэхээр энэ ходоод гидсний хөтөлбөрийг хэрэглэснээр гидсэн дотор байгаа шимэгчүүд болоод гидсний нянгуудыг бол устгадаг. За эднэрийг ууж байхдаа бид нар хамт юу хэрэгэлдэг вэ гэхээр энэ жилинүүдээ хэрэгэлдэг. Энэ APV продукт номер 3 гэдэг эднэрийг хэрэглэх тохиолдолд энэ жилийн маань өөрөө одоо нянг маш сайн устгах үйлчилгээтэй байдаг. Жилитэй усан дотор нянг ингээд хийхэд зарим нянгууд бол бүр минутын дотор хүчдэг. Тэгэхээр жилийг бид нэр хэрэглэн хамгийн гол нь жилийгээ хэрэглэхдээ их хэмжээгээр хэрэглэх гэхээсээ илүүтэйгээр тогтмол бага хэмжээгээр хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Тийм учраас одоо жишээ нь усан дотроо одоо нэг аяг усуулаа гэхэд нэг цайны халбаг юу хийгээд жилигээ хийгээд уугаад байх тохиолдолд таны бөөр шээсний замд байгаа болон гидсний замд байгаа тэр нянгуудыг устгахнаа л гэсэн үг байна. За тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнээ хэрэглэх нь байна. За өөр асуулт байна уу? За тэгэхээр бөөрийн чулуу шээс задгаарах гэд ярьсан те ерөнхийдөө. За тэгээд түрүүн би эхэндээ хэлсэн бөөрийн үүрэг дотор дарал тогтворжуулдаг биелэх хүчил шүлтийн тэнцвэрийг хангаж байдаг үүргийг бөөрийн дээд булчирхай гэдэг энэ жижигхэн булчирхай үүрэг гүйцэтгэдэг байгаа. Тэгэхээр энэ булчирхайны ялгаруулдаг дааврын хэмжээ багасаад ирэх юм бол энэ дарал тогтворгүй болно. Хүчил шүлтийн тэнцвэр алдагдана. Шингэний бид байхдаа шингэний хэмжээ маань одоо тэнцвэргүй болоод өглөө босоход одоо нүд хавгандах, бие хавгандах, доод мөчнүүд хавгандаг ийм шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр хэрвээ танд ийм шинж тэмдэг илрээд бие хавгнаад, нүүр хавгнаад, нүд хавгнаад байгаа бол бөөрийн дээд булчирхааныхаа дааврыг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ бөөрийн дээд булчирхааны дааврыг тэнцвэржүүлэхэд энэ зүгийн сүүнцэр гэдэг юм бол гайхалтай үр дүн өгд юм аа. Тэгэхээр энэ зүгийн сүнцэртэй апитонус гэдэг бал байна. За өрөвсөлд хавсарсан байх юм бол апиток бал байна. Тэгэхээр энэ балнуудаа хэрэглэх хэрэгтэй. Нөгөөтэйгөр гэвэл бид нар бас юу хэрэглэж болох вэ гэхээр за энэ эрт зүгийн одоо сүнцэр гэж ярьдаг энэ молочко трутневаыг хэрэглэхэд энэ ер нь ганцхан бөөрийн дээд булчирхаач гэхгүй өнчин тарих бамба булчирхай, нойр булчирхай, төрүү булчирхай гэдэг булчирхайлаг бүх эрхтнүүдийн үйл ажиллагааны тэнцвэрл явагддаг юм байгаа шүү. Тэгэхээр бид нар энэ өрлүүдийг бол хэрэглэхийг санал болгож байна. За нөгөөдөөр бид нар энэ экстра бифунген гэдэг чаг мөөгтэй энэ үрвслийн эсрэг үрэл байгаа. Тэгэхээр энэ үрлийг идэж яхад бөөрөнд янз бүрийн уйлынхаа үүсгээс сэргийлдэг. Тэгэхээр бөөрөнд ерөнхийдөө уйлынхаа үүсг нь бас удамшлын шинж чанартай байдаг. Нөгөөтэйгүр гэвэл ер нь уйланхаа гэдэг маань усан хавдар явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ усан хавдар ганцхан бөөрөнд гэхгүй өндгөвчөнд, илгэнд гээд тийм ээ бамбаа гэдэг энэ бидний энэ цул эрхтнүүдэд бол энэ уйланхаа үүсэт байдаг. Тэгэхээр бид нар энэ экстра бифунгнийг хэрэглэснээрээ энэ уйланхааг шимэгдүүлдэг. Нөгөөтэйгүр гэвэл биеийг хоргоожуулж өгдөг. Тэгэхээр бөөр маань биеийг хоргоожуулдаг эрхтэн учраас бид нэр экстра бифунгнийг хэрэглэж бас
бөөрөндөө дэмжлэг өгөх хэрэгтэй байдаг юм байна. За тэгээд энэ апихит гэдэг энэ бас бальзам байгаа. Энэ бальзамыг бол ерөөсөө энэ маань тунгалгын шингэнийг цэвэрлэн цусыг цэвэрлдэг учраас бөөрийг их гоё дэмжиж өгдөг. Бөөрийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Ерөөсөө халдвар дөвчин туссан хүн ямар нэгэн одоо хоолойны ангиж байна уу, ханиад томооч байна уу, илгэний өрөвсөлж байна уу, ямар нэгэн юм өрөвслийн гаралтай өвчнөд хүмүүс бол энэ апихитыг ууж хэрэглэх юм бол тэр өрөвслийг үүсгээд байгаа вирусуудын, янгуудын хоруу чанар тэр бид үүсгээд байгаа тэр хорт байцуудыг биеэс гадагшлуулж өгдөг юм байна. Тэгэхээр энэ бөөр шээсний замд тэр нянгуудаар их үүсгэгддэг учраас тэр нянгийн тарж байгаа хорыг гадагшлуулахад бол апихит маш сайн тустай байдаг юм байна. За нэг анхааруулах зүйл байна. Яг бөөр хурц өрөвссөн үед бол тенторум тосыг шууд төрхдөггүй. Ягаад тэгэхээр тенторум тос маань өөрөө зүгийн хорон цусыг цусны хангамжийг нэмэгдүүлж өгдөг учраас яг тэр өрөвссөн байгаа судас өөрөө бөөрчин судас эргэтэн гэж хэллээ. Тэгэхээр тэр судснуудын хан нь өөрөө хэврэгшээд цусан судал үүсэх магадлал ихтэй байдаг учраас тенторум тосыг төрөхгүйгээр харин юг төрөх вэ гэхээр апи бальзам 1-ээс 2 апи кремээс 1 гэсэн хэмжээгээр аваад өөрөөр хэлбэл 2-ыг харьцах 1 гэсэн хэмжээгээр энэ хоёроос аваад бөөрийнхаа гадна талд нь түрхэж өгдөг, давсганы харалдаа түрхэж өгдөг, шээсний сүүндээ түрхэж өгдөг байх хэрэгтэй. Шууд тенторум тосоо түрхэхгүйгээр энэ хоёрыг түрхэж өгдгийг бас анхаарах хэрэгтэй юм байгаа шүү. За бас энд би нэг сорбус гэдэг үрлийг хэлье. Ягаад тэгэхээр бөөр маань өөрөө судслаг эргэтэн судас ихтэй байдаг. Тэгэхээр судасны хан хэврэгшгээр цусан нэвчтэс илүү нэвчдэг. Тэгэхээр энэ сорбус бол судасны ханыг бэхжүүлж өгнө. Тэгээд цус түлжилтийг сайжруулдаг. Тэгэхээр бөөрийн дээд булчирхааны бас нэг үүрэг бол хүний биед цус түлжилтийг дэмжиж өгдөг ийм даавар ялгаруулдаг байгаа. Тэгэхээр бас бөөрийн дээд булчирхааны нөгөө сайн сүүнцтэй бүтээгдэхүүнээр хэрэглэх хэрэгтэй. За тэгээд сорбус болохоор бөөрийн судасны ханы уян хатан чанарыг нэмэгдүүлээд цусыг түлжүүлэх үүргийг бас давхар гүйцэтгэдэг юм байгаа шүү. За тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнүүдэд хэрэглээд за одоо ингээд цагаан сар удахгүй болох чинь бид нар маш буруу хооллоно тодорхой. Өөрөөр хэлбэл өөх тостой юм их идэн, арх дарсуун, салаад гээд маш их холестерин агуулсан юм бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Тэгэхээр эдгээрийг хэрэглэхээс урьдаад одооноос та бүхэн бөөрөө илгээ хамгаалаад гидсээ цэвэрлэх үүднээс зүгийнхээ бүтээгдэхүүнийг бас урьдаад хэрэглэхийг та бүхэн санал болгож байна.